За сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн биедан судлах хичээлээр этанол хүчлэг орчим калиен диорматын усамлаар эсэлдэг хуруудыг ион балансын аргаар тэнцвэрч тайлбарлана. За энэ хуруудын бичлэгийг ажиглая. Усамлт 1 молын концентрацтай бүхрийн хүчил улбар шарунгийн калиен диорматын усамлыг нэмсэн байна. За энэ хурууд халаалтаар явагддаг учраас шилэн аяганд халаан ус хийсэн байгаа. Усамлын холимог дээрээ этанолын усамлаас нэмнэ. Улбар шарунгийн калиен диорматын ион нь ноогоон өнгөтэй хорон бүрийн хувирдаг. За энэ уралд үндэслэн согтууруулах ундаа хэвлэсэн эсхийг тогтоох багаж бүтээсэн байдаг. Мөн этанолын нислэгдэх урвалыг ашиглан хүнсийн болон бусад бүтээгдэхүүнд их спиртийн агуулгыг тогтоож болдог. Эсэлтэй аж хуруулыг ион балансын аргаар тэнцвэрлэе. За эхлээд урвалын тэгшдэглийг ионы тэгшдэгэл болгож бичье. Этанол бол молекул байдалтай байна усан усмалтай. За калиен диормат бол ионт нэгдэл учраас ион бол задарна. Хөхрийн хүчил хүчтэй хүчил учраас ион байдалтайгаар дистанцид бараг 100% орно. Тэгэхээр строгчийн 2 нэмэх зэнхтэй ион, нэмэх нь сульфат 2 сөрөг зэнхтэй ион. За урвалын бүтээгдэхүүнд хором 2 ион 3 нэмэх зэнхтэй. За нэмэх нь сульфат ион 2 сөрөг зэнхтэй 3 ширхэг ион байдалтайгаар ион бол задарна. За цууны хүчил бол маш сул хүчил учраас молекул байдалтайгаар бичнэ. Энэ 2 ион сульфатын 2 сөрөг зэнхтэй ион. За нэмэх нь усны молекул. За энэ байдалтайгаар ионы тэгшдэглэл бол бичигдэжээ. За эндээс C2 H5 этанол бол цууны хүчил болж эсэлцэн. За мөн өөрчлөгдсөн ион бол хором 2O7 хором 3 нэмэх зэнхтэй ион болж өөрчлөгдсөн. За одоо тэгвэл энд эхлээд ионы тэгшдэглээ сургуулийн тэгшдэглийг тэнцвэрлэх юм бол атомынхаа тоог тэнцвэрлэн тэ. За хүчил төрөгчийн атом нэг дот байгаа учраас энэ хүчил төрөгчийн атомыг усан усмал хүсний молекулаас авна. Тэгэхээр энэ дээр усны молекулыг нэмж өгнө. За усны молекулаас хүчил төрөгчийг нь авахаар цаана нь ус төрөгчийн эрэг зэнхтэй ион үлдэнэ. За ус төрөгчийн атомаа тэнцвэрлэх юм бол эртэд 6 байгаа. За энд 2 байгаа. Ус төрөгч тэгэхээр 8 болж байна. 8 ус төрөгчийн атом. За тэгэхээр ардалт 4 ус төрөгч байж иж ус төрөгчийн атом бол тэнцэж байна тийм. За одоо ионы цэнгээ тооцъё. Ионы цэнгийг. За спирт бол молекул учраас цэнэггүй тийм ус цэнэггүй. За тэгвэл тиг байснаа тиг. За энэ дээр эрэг нэмэх 4 гэсэн цэнэгтэй болсон. За тэгвэл 4 электроныг алдсан гэсэн. 4 электрон алдсан учраас бүтээг сүмний баруун талдаа гаргаж бичэн тэ 4 электроныг алдсан. За эсэлдэг хурууд гарсан. За одоо хормон 2 нэмэх зэнхтэй ион, хоромын 3 нэмэх зэнхтэй ион босно. За хоромын ионоо тэнцвэрлэе. Хоромын атомыг тэнцвэрлэх юм бол 2 тавиад тэнцэж байна. За одоо хүчил төрөгчийн атом 7 илүү байна. Тэгвэл энэ хүчил төрөгчийн атом усны молекулд 7 молекул усанд тавьжиж хүчил төрөгчийн атом тэнцэнэ. За энэ бол урталт нь хөхрийн хүчлийн ус төрөгчийн ион 14 ион байж иж энэ бол тэнцэх юм. Одоо цэнгийн бүрийг харъя. За энд хасах 2 цэнхтэй. Энд
нэмэгцийн нэгтээ 14 байна гэдэг нь нэмэх 14 байна гэсэн үг тийм. За сумны арталт бол 2-ыг 3-аар үржүүлээд нэмэх 6 усны молекул хийг учраас за ингээд нэмэх 12-оос нэмэх 6 гэхээр 6 электроны зураг гарч. За тэгвэл 6 электроныг авсан баг. За электрон авсан учраас энэ ангиж хурал гарсан. Ангиж хурал гарсан. За одоо их электроны авсан алдсан электронод тоо тэнцүү байх учраас одоо электроныг тэнцвүүлье. За 4 6 4 гэхээр нийт шилжсэн электрон бол 12 электрон дээр шилжсэн. За 4 электроныг 3-аар үржүүлж 12 электрон болно. 6-г 2-оор үржүүлж 12 электрон болно. За электроны шилжилт бол юм. За одоо тэгвэл хагас сургуулаа нөгөө коэффициентээр үржүүлээд хагас сургуулаа бичиж. За 3 C2H5OH нэмэх нь 3 молекул H2. За нэмэх нь 2 хором 2 O7 2 хасах. За нэмэх нь 2-ыг 14-өөр үржүүлэхээр 28 нь H нэмэх. За одоо бүтээгдэхүүнээ бичиж. Тэгвэл CH3 COH нэмэх нь 4-ийг 3-аар үржээд 12 шиг H нэмэх зэнхтэй явна. За нэмэх нь нэмэх зэнхтэй явна. 14 7-2-ын 14 усны молекул гэж. За тэгвэл одоо ижил ион молекулыг хураа. За энд усны молекул 3 байна. Энд усны молекул 14 байна. Тэгэхээр 14-өөс 3-ыг хасаад 11 усны молекул. За одоо ус төрөгчийн ион энд 28 байгаа. Энд 12 байгаа. Тэгэхээр 28-аас 12-ыг хасгаар 28-аас 12-ыг хасгаар чинь 16 H нэмэх болох юм байна. За тэгэхээр энэ урвлаа ерөнхийд нь 3-аар үржүүлээд энэ урвлаа бол 2-оор үржүүлээд за тэгээд сумны одоо урталт байгаа ионууд молекулуудаа сумны ард байгаа ион молекулаа одоо нийлүүлээд C2H5OH 3 молекул нэмэхэд за энд бол ус байхгүй те 2 хором 2O7 2 сөрөг зэнхтэй. За ус төрөгчийн ион 16. За энд ус төрөгчийн ион бол байхгүй шүү дээ. 4 хором 3 эрэг зэнхтэй ион. За нэмэх нь 11 нь усны молекул. 11 нь усны молекул. За одоо тэгвэл энд ион байдалтаа одоо молекул болгож чий. За тэгэхээр энд уралд эслийн ангиж хуралд оролцоогүй одоо ион байгаа те энэ хоёроо бас нэм бичих хэвээр. За одоо молекул байдалтаагаар бичээ тэгээ урвалын тэгшил тэнцэн уу юу гэдгийг шалгаад C2H5OH 3 молекул нэмэх нь за энд калигийн эрэг цэнхтэй ион бичихтэй. Тэгэхээр кали 2 хором 2 O7. За 2 молекул нэмэх нь 16H гэдэг нь үхрийн хүчил дотор H2SO4 дотор 2 молекул ус төрөгч байгаа учраас 8 дах юм байна үхрийн хүчлүүд. За энэ урвал халаахаар явагддаг. Дэрийн температур гэж бичиж өгнө. За 3 молекул цөөхний хүчил. За нэмэх нь SO4 2 4 байгаа учраас те хором 2
SO4 өмнө 2 гэсэн коэффициент тавьж өгнө. За нэмэх нь цаана нь кали 2 SO4. Кали 2 SO4. За калигийн атом энд 4 байгаа. Тэгэхээр кали 2 SO4 өмнө 4 гэсэн коэффициент тавьж өгнө. За сульфат ион тэнцсэн үгүй юу гэдгийг шалгая. Сульфат ион урлын их бац дотор 8 молекул байгаа. 8 ион байгаа. За энд хром 2 SO4 3 дахин 2-оор үржчихэр чинь 6. За ингээд 8 болсон бай тээ. За нэмэх нь 11 молекул H2O. За одоо уралд тэнцсэнгүй хүчил төрөгчийн атомоо тоолоод шалгая. За энд хүчил төрөгч 3, 2, 7, 14, 8-ыг 4-өөр үржүүлээд 32. За энэ хүчил төрөгчийн атомын тоо ард бүтээгдэхүүнд байгаа хүчил төрөгчийн атомын тоотой тэнцээ байх хэрэгтэй тийм. Тэгэхээр 2-ыг 3-оор үржүүлээд 6. За нэмэх нь 12, 12-ыг 2-оор үржүүлээд 24. За нэмэх нь 2 4-ийн 8. За нэмэх нь усны молекул чинь 11 молекул байгаа учраас 11. За ингээд тэнцүү 39. За энэ урлын тэгштгэл ингээд тэнцсэн байна. За бичлэгээ анхааралтай үзээд дэвтэр дээрээ тэмдэглээд авна шүү. За тэг гэрийн даалгавраа хийгээрэй. За анхаарал тавьсанд баярлалаа. Баяр таа.